Шударга улсны эргэлтийн төлөө газрын дарга Магна өнөөдөр News агентлагийн редакц дээр уулзалт хийсэн юм а. Уулзалт дээр түүнээс 2016 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшээ өрсөлдөх хэсгийг тодруулахад нэр дэвшгээр нэг нь шийдсэн талаараа мэдээллээ. Яг алийг ярих чи амар ихтэй байхгүй яг үнэс. Ардчилсан намаас одоо дүүрэгт дэвшнэ гэдэг чи яг хүний хүслээс шалтгаалдаг байхгүй. Би тийм дэвшмээр байна. Тийм байхгүй шүү дээ. Гэхдээ ямар ч гэсэн дэвшнэ. Тэглгүй адгийн чи нуугаад ах юу гэдэг юм бэ? Дэвшлгүй адгийн. Тэрээр улсын хурлд нэр дэвшиж ялалт байгуулвал ганц дайчин ганцаардахгүй жишээгээр ажиллаж ардчилсан нэмийг байгуулахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ мэдгдлээ. Бидний тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Одоо яг миний харж байгаа юм баггүй. Би зүгээр энэ засгийн газрын агентлагийг хариуцж штэ. Бид нар ардчлалаас одоо бид нар бол коммунист нийгэм байгуулж байгаа энэ ардчилсан нийгэм рүү ингээд шилжиж байгаа штэ тийм. Тэгэхэд энэ шилжилт чинь явсараад бид нар ардчлалыг бий болгоно гэдээсэн. Шилжилт чинь дундаа зогсоод өөрөө тогтолцоо болчиход байгаа байхгүй. Ойлгож байгааз? Ойлгож байгааз? Бид нар одоо энэ шилжилт зогссон. Яг дундаа. Энд чи төрөөс төрсөн тэр умтнуудтай энэ тогтолцоо чинь хэдэн үнийг тижээдэг юм болсон байхгүй. Энэ дээр тогтолцооны үндсэн хуулийн одоо бие ороо хувьсгал гэж нэрлэдэг. Тиймэрхүү өөрчлөлт хийж ардчилсан нийгэм бий болно. Ардчилсан нийгэмд чи ямар нийгэм хэлдэг вэ гэхээр нийгмийн олонхын төлөө шийдвэр гаргадаг нийгмийг ардчилсан нийгэм гэдэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр бидний бий болгосон тогтолцоо нийгмийн олонхын төлөө шийдвэр гаргах боломж олгоцоог бүрэн хаацсан. Аль аль талдаа. Жирийн иргэн хүнийг хамгаалдаг. Жирийн иргэн хүний талд шийдвэр гаргадаг тийм нийгмийн чуг нь бол демокраси гэдэг байгаа байхгүй. Тэгэхэд өнөөдөр энэ пост коммунист гэх яг голд нь очиод эн чинь өөрөө нийгэм болсон. Дахиад 10 жил явсан ч бид нар ардчил очихгүй. Яг энэ голдоо зогссон байхгүй. Эн чинь өөрөө эргээд энэ дээр байгаа хэдэн хүмүүсийн их ашиг бүрэн хангаж байгаа ийм тогтолцоо байхгүй.